Эрх зүйн нийгмийн чиг үүрэг нь нийгмийн бодит ба оюун санааны амьдралын хүрээгээр улс төр, эдийн засаг, экологийн хүмүүжүүлэх, танин мэдхүйн, нийгмийн халамжийн гэх зэрэг тодорхойлогдно. Эрх зүйн нийгэм улс төр, эдийн засаг, удирдлага, боловсрал, хүмүүжил, танин мэдхүйн бүхий л салбарт үйлчилж нөлөөлж байдаг. Иймд эрх зүйн эдийн засгийн чиг үүрэг, эрх зүйн хүмүүнлэгийн чиг үүрэг, эрх зүйн хүмүүжүүлэх танин мэдхүйн чиг үүрэг гэх зэргээр түүний үйлчилж нөлөөлж байгаа салбараар нь ангилж бас болно. Эдгээр салбарын чиг үүргүүд нь төрийн чиг үүрэгтэй нэгт хослон хэрэгжих онцлогтой. Тань нурууны ингэрт нэгэн том нуур байжээ. Түүнийг нутгийнх нь гиви нуур гэж олон үеэрээ нэрлэдэг байв. Учир нь түүний эргэн тойронд өөр ах уй, хил заншилтай 3 өөр бүлгийн ард иргэд амьдардаг байжээ. Нуурын баруун эрэгт мал малладаг нүүдэлчид амьдардаг. Тэд адууны туурайн дуу, салхины эсгэрийн дунд өссөн учраас эрх чөлөөг эрхмэлдэг. Зүүн талд нь тарж ургуулдаг газарчин айлууд байдаг. Тэд хөрс шороондоо төвчээртэн амьдрахын үн цэнийг мэддэг. Харин уулын оройд гар урлал, модон идэл хийдэг уран дарахчууд гэвч нэгэн өдөр бороо багсаж нуурын ус татарч эхлэв. Ус багасхын хэрээр газар нутгийн маргаан дэгдэж амнай талд, ятанай талд гэж бие биенээ буруутгах нь олширчээ. Ялгаатай соёл, өөр амьдралын хэвшил нь анх удаа тэднийг холдуулсан мэт болов. Тэр үед нутгийн дархан өвгний хэлсэн нэг үг бүхнийг өөрчилсөн юм. Нуур биднийг салгадаг биш, нийлүүлдэг. Бид уснаас биш, ивээс цангаж байна. Энэ үг 3 овгийнхонд гурвууланд нь нэгэн зүйлийг бодогдуулжээ. Тэр жилээс нуурын нэр жинхэнэ утгаа авчээ. Хүмүүс Евийн нуур эрхт ирэх бүрдээ хөөр байдал бол ялгаа биш, баялаг юм гэж хэлдэг болжээ. Энэхүү захиалаар эрх зүйн нийгмийн чиг үүрэг, харилцааг харуулахыг